төрийн засаг талаас энэ сайхан самбуу гишүүн ерөнхийдөө яг олоод хэлсэн. Байдал бол төрийн ямар нэгэн дэмжлэг одоо оролцоогүйгээр бол хувийн сектор хийхэд ямар ч ашиг байхгүй. Тийм учраас хийхгүй, хийж чадахгүй. Бидний энэ анх тогтоол ач холбогдол гэдэг яагаад ярьсан гэвэл угаасаа эрчим хүчний аюулгүй байдлын асуудал болвол эдийн засгийн аюулгүй байдлын гол гогцоо асуудал. Тийм учраас өөрснөө дотооддоо багч гисэн нэг жоохон газрын тосны нөөц байна. Энэ дээр бүрэн тулгуурлаж үйлдвэр барьна гэвэл бол бүтэхгүй. Ерөн зүгээр энэ жоохон газрын тосоо ашиглаад гадаадын түүхийн газрын тосны хангалтын асуудлыг шийдэж чадвал дотооддоо жижигхэн үйлдвэр байгуулж эхлээд тэгээ энэ үйлдвэр дээр угаасаа энэ газрын тос боловсруулах үйлдвэрлэлийн одоо процессыг салбарын их усрыг тавьж хүн бэлдэх технологиос суралцах гэсэн ийм л зорилттой асуудал энэ хүрээнд ярих гэсэн шүү дээ. Тийм учраас төр бол энэ дээр бол төрийн оролцооны тухай асуудал дээр их маргаад эхэлсэн хүмүүс. Тэгэхээр тэр маргаж байгаа хүмүүс бол миний ойлгож байгаагаар бол хувийн сектор бол төрөөс татаац матаац одоо баталгаатай худалдаж авах гэрээ мэрээ гэх юм бол хувийнхан хоорондоо өрсөлдөд ороод ирнэ. Тийм учраас төрөөс засгийн газраас ямар оролцоо байх юм, ямар нөхцөл болзол, ямар одоо онцгой нөхцөл юм уу олох энийг л их тодорхой сайн гаргаад өгчвөл өөр асуудал байхгүй. Төр огт оролцохгүйгээр энэ асуудал угаасаа өөрөө шийдэгдэхгүйгээр аяндаа ингээд унтарчихна. Тийм учраас уг нь энэ асуудал төрүүчийн тэр газрын тосны одоо үйлдвэрлэлийг хөгжүүлэх хөтөлбөртэйгээ хамт явж байсан л да. Яг тэртэйгээ хамт хэлцэгтэй л гарах хэрэгтэй байсан баг. Зүгээр ажлын хэсгийнхэн миний ойлгож байгаагаар бол асуудлыг зүгээр өнөөдөр нэг үйлдвэр байгуулчаад тэрэндээ ямар хөнгөлөлт дэмжлэг үзүүлэхин дээр энэ тойрж асуудлаа яриад байгаа учраас тэр хөнгөлтийн төлөө маргаан бизнесийн сонирхлын зөрчил харагдаад ах шүү. Тийм учраас энэ асуудлаа ажлын хэсэг дахиж нэхлэж үзэхдээ зөвхөн ийм үйлдвэр байгуулахад төр өөрөө ямар хэмжээнд оролцох юм? Хувийн сектороос эрсдлээ хуваалцаад энд оролцох юм бол ямар одоо нөхцөл болзол тавих юм бэ гэсэн ийм л зарчмын хэдэн асуудал дээр энэ асуудлаа хайрцагч чадвал энэ асуудал маш богино хугацаанд гарах боломжтой. Энэ талаас нь ярил яасан юм бэ гэсэн саналтай байна. За баярлалаа. Санал хэллээ тийм ээ.